Монголын кино продюсерийн холбоо. Загчин түүхэн кино. 17 дугаар зууны төгсгөлд баруун Монголын удам тал нутгаас хүчирхэг нэгэн улс мэндэлсэн нь Зүүн гарын хаант улс байлаа. Галдан бошигт хаан ойрдын аймагуудыг нэгтгэн нүүдэлчдийн сүүлчийн их гүрнийг байгуулсан юм. Түүний цэрэг мянган мордын туурайн дор тал нутгийг донсолгож, Манжчин улсын их цэргийгч Улаанбулхагт бут зогсон билээ. Зүүн гарын хаант улс бол зөвхөн газар нутгийн төлөөх тэмцэл биш. Харин эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх баатарлаг тулаан байсан. Элийн хүндийд төгдөрсөн энэ улс Монголын баруун хязгаарт хүчирхээр оршин, халах манжийн эсрэг олон удаа тэмцэж, нүүдэлчдийн сүр хүчийг дахин харуулсан юм. Хэдий эцэстээ манжийн их довтлогоонд мөксөн ч Зүүн гарын хаант улсын түүх бол нүүдэлчдийн сүүлчийн их гүрний баатарлаг замнал бөгөөд Монголын ард түмний тэсвэр, зориг, эв нэгдлийн бэлэгдэл болон үлдсэн билээ. Үйдоту сутхан үлбүцэх шиг үндэс тутамад ургаж цэцэхлэг шиг. Хаангоо бол синдэр самтан халахгүй бол Монгол минь хагсарна. Манан төрөнөр көкөн ногдвиг сонсов би. Манжиг дахчсан занахан көркие. Марлуугын уранда хөвчин дэнгэрт хөглөнзэ. Миний гандэрсэн манжнэр көдэгэн бүркэдэси. Хохолзор харан сайлах давснаа нэхэнд очив. Холд сэрдэг артанха холын бараан цүсгэссв. Хосхын зинкэргэз гарн холбор зэрэгцэн бодогдно л хосгүй үзэсгэлэн технокна. Ховдл зэрхэндээ хадгалсан би. Дайцгаа гисэн дайцсангүй. Тарамдж гүтсэн Монголоо хураан хүмүүийг илэв би. Дайлцгаа гисэндээ дайсангүй. Перфектиж зовсон Монголоо халахлан хаийг илэв би. Хатнаа нүх халгаасан харгис цэвдэг жилүүд хамаг Монголын дүүхэнд хамгийн сүүлийнхэн байтгаа. Халах хоёртыг хагцаасан хар манжийн санаар халт хааны хөл хэрэгтэй болж хартолгоогоо тавьсуга. Эвдич найрамдыг ивэс эрлэгчэрсэн нэвэл эвдич тараыг ивэс эзний зэрлэгийн шүүдэг. Менкин хүндлэх хавас чөтлөрсөн ч мэки миний нутгийн гадраас борхон гойсон ч бүг. Монголын баруун хязгаарын уудам талд хил хамгаалагчдын сүр хүчнээс төрсөн нэгэн ястан бол Загчин Туман билээ. 17 дугаар зууны үед Зүүн гарын хаант улсын Галдан бошигт хаан ойрдын шилдэг эрсийг гэр бүлээр нь хил хязгаарт суулгаж, улсынхаа өмнөд захыг хамгаалуулсан нь өнөөгийн Загчин Түмний эхлэл болсон юм. Загчин эрсийн мордын туурай хил хязгаарын шороог донсолгож, тэдний зориг эв нэгдлэн Зүүн гарын хаант улсын Бамбай болж байлаа. Тэд зөвхөн өөрийн овог аймгийн төлөө бус, Монголын тусгаар тогтнолын төлөө зэвсгээ барьж, дайсны довтлогоонд халуун цусаа урсгасан. Хэдий цагийн ирэхээр манжийн их довтлогоонд Зүүн гарын хаант улс мөксөн ч Загчин Түмний нэр түүхийн хуудаснаа хил хамгаалагчдын баатарлаг үр сад хэмээн мөнхөрсөн юм. Өнөөдөр ч ховдын нутагт тэд ойрод аялгаа хадгалж, өвөрмөц соёлоо хамгаалan баатарлаг өвөг дээдсийнхээ нэрийг үргэлжлүүлэн амьдруулсаар байна. Баруун хязгаарын салхи мордын туурайн чимээтэй хоршин хэд хамгаалагчдын цус хөлсөөр шороогоо ам оруулсан тэр нутгийг Алтай, Манхан, Зэрэг, Үнч, Мүст хэмээх 5 сумын нэрээр дууддаг. Энтхийн уус нь Эрсийн зэргийг, тал нь ихийн нулимсыг хадгалж тэдний амьдралын зам мөрийг түүхийн хуудаснаа мөнхөлжээ. Загчин Эрсийн гартаа атгсан элд нь эрх чөлөөний дүл, мордын туурайн чимээ нь тусгаар тогтнолын дуулал байсан. Тэдний зүрхэнд их орон, хэд хязгаарын ариун шугам дүрэлзэж, тэдний амь насны үн цэнээр Монголын баруун хязгаар хамгаалагдсан. Хэдий цагийн ирэхээр Зүүн гарын хаант улс мөксөн ч Загчин 5 сумын нэр өнөөдөрч баатарлаг хэд хамгаалагчдын дуулал болон игшилсээр байна. Загчин ард түмний түүх бол салхи, нар, тал нутлын игшигтэй адил Монголын соёлын нэгэн чимэг үлээ. Тэдний амьдралын мөр, тэнцлийн замал, өв уламжлал нь цагийн урсгалд бүдүрэх бус, харин уран сайхны хилээр амилж дэлгэцнээ мөнхрөх учиртай. Түүхэн кино бол зөвхөн өнгөрснийг өгүүлэх бус, ирээдүйд гэрэл асаах урлагийн хүч юм. Загчин түүхэн кино бүтээх нь ард түмнийхээ бахархлыг сэргээж, залуу үеийн зүрхэнд их орончийн гал асааж, дэлхий дахинд Монголын олон мөнгийг таниулах гүүр болно. Энэ кинонд тал нутгийн салхи хүүрнэн, түүхийн мөрөн мурсан, хүний сэтгэлд мөнхөд үлдэх дүр төрхүүд амилна. Тиймээс Загчин түүхэн кино бол
хийх зайлшгүй шаардлага цаг үеийн дуудлага түүхийн өмнө хүлээсэн хариуцлага юм. Хүлээн цус халуун амиа өргөж явсан юм гайхамшигтай одоо ард түмэн. Тэгэхээр энэ ард түмний талаар одоо ийм түүхэн уран сайхны кино хийж тэрний нэг одоо тодорхой үйл явдлыг бас хойч үедээ ингээ харуулах болсонд миний зүгээс бас талархууштай байна. Ингээд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд энэ кино маш сайхан кино болно гэж би итгэж найдаж байна. Тэгээд миний хувьд бас хуурчин одоо дүр бүтээж оролцсон гэд мэдээг сонсоод одоо маш их баярлж байна. Тэгээд энэ киноны бүхий л одоо жүжигчин, найруулагч, продюсер бүх хамт олонд одоо ажлын өндөр амжилт хүсье. Та бүхний ажил үйлс одоо Алтай улс мэт өөдөө дэше байж одоо амжилттай сайхан болоосоо гэж одоо өрөөж байна. За сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Жүжигчин Мөнхбат буюу Мөөжиг байна. За өнөөдөр энэ сайхан өдөр одоо нэгэн гайхалтай уран бүтээлчдээс гайхалтай уран бүтээлийн санаа зохиол хүлээн аваад сууж байна. Энэ нь одоо ямар учиртай зохиол, ямар учиртай вэ гэхээр одоо Загчин түмний аж амьдрал түүхийг харуулсан Загчин гэдэг одоо түүхэн уран сайхны кинонд одоо гар бие оролцох ийм сайхан завшаан тохиогоод өнөөдөр яг одоо ингээд зохиолоо хүлээгээд аваад сууж байна. Түүхэн уран сайхны кинонд одоо гар бие оролцож байгаа одоо тун их таатай байна. Тэгээд кино багийнханда цаашдаа ажилтны амжилт хүсье. Баярлалаа. За Загчин түмний тухай уран сайхны киног анх хоёр Чингүн гээд сайхан уран бүтээлчд зориг шилүүд нь хийж байгаа юм байна. Киноны үйл явдал бол зүүн гар улсын төгсгөл үед амьд эмдэлтсэн Загчин түмний амьдралын ширүүн тэмцэл, орчин тогтнохын төлөө тэмцэл, тэрэг тэмцлийг, баатарлаг тэмцлүүдийг нэгтгэн оруулсан үйл явдлыг өгүүлэх кино юм байна. Тэгээд энэ нүсэр сайхан ажил амжилттай хийхийг хүсье өрөөж байна. Асгаран урсан тусны минэм халуун мөрөө алтан мусиктэй шастэр цэцэг болон нургаю алхан хонгор сэврүүд минь бүвэн дуугаялсаар аргама хүлгийн нурумдэлд аксаж явсимаа зарлиг хүлээсэн Загчин цэлэмин замбуруудын зүхтаабэ задрай хэтэ очлон госахсан худын шиг хулчаабэ цухран уйдах завгидэ ухайн түрлэг бүргэдэг сима цомгийн алтан мөчөр бояхын завгидэ ном садаг галсан юмма Үнэрлэн усгсан урсэ уурхан цудан усан юма ургал түүхийн уламсан дондурин буэ аялсан юма
Загчин түүхэн кино. Өнөөдөр бидний хийх сонголт маргаашийн бахархлыг бүтээн. Түүхээ кино урлагаар амьлуулж залуу хойчдоо үнэт өвөө өвлүүлэх цаг иржээ. Загчин түүхэн кино бол хийх зайлшгүй шаардлага, түүхийн өмнө хүлээсэн хариуцлага юм. Монголын кино продюсерийн холбоо. Загчин түүхэн кино.